За сайн байцгаана уу? За өнөөдөр тойгны шүл хийж үзүүлэх гэж байна. За сүүлийн үед тойгийг ядгаанд сайн гээд бүх хүн л тойгийг хэрглэж мэддэг болсон байгаа. За энэ удаа понны тойгны ясыг хэрглэсэн. За урдчилж буцтгаа шүлийг гаргацсан байгаа. Шүл нь бол цэцгэлсэн тийм сүүн шүл болдог байгаа. За дээрэс нь маха хийдээ. За мөн удаан чууга нэгийг хийн. За тэгээд давс хар перцээр амтлаад үндсэн шүл нь орцсон байгаа учраас шууд гурилаараа бүрхээд өгнө. За энэ шүлэн дээр бол шар тос түрхэхгүй. Яагаад гэвэл тойгны шүл маань өөрөө маш илчлэг ихтэй учраас гурилан дээрээ заавал тос түрхээд шаардлага байхгүй гэж үзэж байна. За ингээд бүх юм нь ерөнхийдөө болоо зөөлрсөн зөвхөн махан л болох учраас энийг 15 минут болоход шүл бэлэн болно. За хэдүүл 15-20 минут чигнээд болгосон битүү шүлээ гаргаж авъя.